За өнөөдөр гитлэл номын 15 дугаар бүлгээс 22 дугаар бүлэг хүртэл уншнаа. 15 дугаар бүлэг Мосегийн дуу. Тэгээд Мосе ба Израилийн хүүгүүд эзэнд энэ дууг дуулжээ. Эзэндээ дуулнан би хүлэг мордыг унаач тань далайд тэр хаяж өргөмжлийг өөртөө тэр авчээ. Миний хүч, миний магтуу болсон эзэн минь ээ. Миний аврал болсон билээ. Та тэр бол миний бурхан, түүнийг магтан би. Эцгийн минь бурхан, түүнийг бас өргөмжлөн би. Эзэн бол дайчин, түүний нэр нь эзэн билээ. Пароны зэвсэгт дэргийг сэрэгтэн далайд хаягч нь тэр билээ. Шилдэг дарга наранч бас улаан тэнгис живсэн юм аа. Их ус тэднийг бүргсэн юм. Гүн рүү тэд чулуу мэт живэн одсон юм аа. Аяа эзэн, баруун мотор тань юутай хүчтэй вэ? Аяа эзэн, баруун мотор тань дайсныг нам даржээ. Агуу их сүр жавхлан тань тэрслэгчдийг дарав. Хасгарах хилэнгийн тань цогонд тэд сүрэл мэт шатав. Хамрын тань амьсгал усыг бөөгнөрүүлж овоо мэт болсон давлгаа урсгаа мартан оёр гүгэн далайд өтгөрөв. Хөөж бариад олзоо хувай хүсэл бахаа тэднэр хангая. Сэлэм юугаа суглая. Сүнэг тэд бидний гарт гэж дайсан сайрхахад салхиа та үлэн далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд туглаг мэт жив. Аяа эзэн, бурхтаас хинэн танилугаа адил ариун нь үлэмжийн алдар нь аимшигт үйлсэн гайхамшигтай вэ. Баруун мутраа та сунгасанд газар тэднийг залгив. Бат хайр тань биднийгээ авран хөтлөв. Хүч чадалтай нь биднийгээ ариун гэрт тань авч ирвэ. Донсолж байна. Сонсон ард түмнүүд айж байна филистичүүд. Идомын тэргүүлэгчид төгсөж Мобын удирдагчдыг дагжил нөмөрч Канааны суугч бүгд ухаж байна. Айдсгүйс аимшигт зочрол тэднийг нөмөрчээ. Аяа эзэн, ард түмэн тань дайран өнгөртөл, золсон ард түмэн тань дайран өнгөртөл. Таны мотрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана. Та тэднийг авчран өөрийн өв болох ууланд тавина. Аяа эзэн, энэ бол та өөрөө суугаар бэлтгэсэн газар билээ. Аяа эзэн, энэ бол та өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ. Эзэн үрд мөнхөд хаанчлан пароны тэрэгт зэрэг ба морин цэргүүд нь далай руу ороход эзэн тэдний дээр далайн усыг эргүүлж болгов. Харин Израилийн хүүгүүд далай дундуур хуурай газраар гарав. Мириамын дуу. Аароны иш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахд эмэгтэйчүүд бүгд түүнийг даган хэнгэрэг авч бүжиглэв. Мириам тэдэнд дуулан эзэнд дуулъя. Тэр өндөр дүргэмжлөгдлөө. Хүлэг мордыг унаачтай далайд тэр хаялаа гэвэ. Гашуун усыг амтлаг болгов. Мосе Израильчүүдийг удирдах тэд улаан тэнгисээс шуурын сүл рүү оров. Тэд цөлөөр 3 өдөр явсан бөгөөд ус олсонгүй. Мараад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шоргог байва. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгдэжээ. Ард түмэн Мосед гогнолдон бид юу уух вэ гэцгээв. Мосе эзэнд хашгирсанд эзэн түүнд нэг модыг үзүүлв. Тэр түүнийг усанд хайсанд ус амтлаг болов. Тэнд тэдний төлөө зарлиг шийдвэрийг өгч тэднийг сорив. Тэр хэрв та нар бурхан эзнийхээ дуу хоолойг анхааралтай сонсож түүний мэдмэд зөв зүйтэй гүйлдэж түүний тушаалуудад жиг тавьж бүх зарилгийг нь сахивал би Египчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь эзэн би та нарыг эдгээгч билээ гэв. Тэд Илимд ирэхэд тэнд усны 12 ундраг 70 далдуу мод байсан бөгөөд тэнд усны дэргэд буудлав. 16 дугаар бүлэг Тэнгэрээс буусан маана. Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэн Илимээс хөдөлж Египтээс гарснаас хойш 2 дахь сарын 15-ны өдөр Илим болон Синай уулын хоорондох Син цүлд хүрэв. Тэд цүлд Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гогнолдов. Израилийн хүүгүүд тэдэнд бид Египтийн нутагт махтай тогооны хажууд сууж садлаа иддэг байлаа. Эзний моторд алагдсан бол дээр байжээ. Та нар чуулганы бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цүлд авчирлаа гэв эзэн Мосед. Үзэгтэн би та нарт Тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч
өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тиймээс тэд миний хууль дотор алхах нь үгүй юу гэдгийг би сорих болно. Тэд өдөр бүр хураадгаас 2 дахин илүү ихийг 6 дахь өдөрт хурааж бэлтгэв гэв. Мосе Аароноор Израилийн хүүгүүдэд эзэн та нарыг Египт газраас гаргасныг та нар энэ үдэж мэдэх болно. Та нар эзний цог жавхлан өглөө харна. Учир нь өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гогноныг эзэн сонссон. Бид хэн болоод та нар бидний эсрэг гогнолтоод байгаа юм бэ гэв. Мосе эзэн оройн та нарт идэх мах өгч өглөө нь та нарт цадтал талах өгнө. Учир нь өөрийнх нь эсрэг та нарын гогнон гомдлохыг эзэн сонссон. Бид юу юм бэ? Гогнон чинь бидний эсрэг биш, харин эзний эсрэг юм гэв. Мосе Ааронд эзний өмнө ойртон ирээ. Учир нь тэр гогноныг чинь сонссон хэмээн Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэнд хэлгэв. Аарон Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэнд хэлэхэд тэд зүл рүү хартал эзний цог жавхлан үүлэн дунд үзэгдэв. Эзэн Мосед Израилийн хүүгүүдийн гогноныг би сонссон. Үдшийн бүрийгээр та нар мах идэж өглөө талхаар садах болно. Би бурхан эзэн чинь гэдгийг та нар мэдэх болно гэж тэдэнд хэлгэв. Орой болоход бүдэн шувууд нисэж ирээд Хуаранг бүрхв. Өглөө нь Хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв. Шүүдэр арилахад үзэх төмөсөлийн гадаргуу дээр бөөрийнхийг хариу шиг жижигхэн юм гарт байв. Израилийн хүүгүүд түүнийг хараад юу болохыг нь мэдэхгүй учраас биенээсээ энэ юу вэ гэж асууцгаав. Мосе тэдэнд энэ нь та нарт идүүлэхээр эзний өгсөн талах юм аа. Эзэн хүн бүр идэх хэмжээгээр үүнээс цуглуул майхандаа байгаа хүний тоогоор нэг хүнд нэг омоор байхаар авагдун гэж тушаасан гэвэ. Израилийн хүүгүүд тийхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хурав. Тэд түүнийг омоороор хэмжихэд их хураасанд нь илүү гарсангүй, бага хураасанд нь ч тутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээр хураажээ. Тэдэнд Мосе тэдэнд нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэллээ. Гэвч тэд Мосег сонсолгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нөтөөр дүүрч өмхөржээ. Мосе тэдэнд уурлав. Тэд өглөө бүр хүн бүхэн идэх хэмжээгээр түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад тэр нь хайлдаг байлаа. 6 дахь өдөр тэд 2 дахин их хоол буюу хүн бүр 2 оморыг хурав. Хотол түмний бүх удирдагчид Мосед мэдүүлэхэд тэр тэдэнд эзэн ингэж айлцаа маргааш амрах өдөр эзний ариун амралтын өдөр та нар жигнэж чанахаа чан үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал гэж хэлв. Тэд Мосегийн зааварсан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсан. Тэр нь өмгөрч үтсэнгүй. Мосе өнөөдөр үүнийг гэд учир нь өнөөдөр эзний амралтын өдөр. Өнөөдөр та нар үүнийг газраас олохгүй. 6 өдөр та нар үүнийг хураа. Харин 7 дахь өдөр нь амралтын өдөр тул юуч байхгүй гэвэ. Ард түмнээс зарим нь 7 дахь өдөр хурааж авахар гарсан боловч тэд юу ч олсонгүй. Эзэн Мосе хэдий болтол та нар миний тушаал миний хуулиудыг сахихаас татгалзах юм бэ? Хар эзэн та нарт амралтын өдрийг өгсөн. Тиймээс 6 дахь өдөрт тэр та нарт 2 өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж хинч 7 дахь өдөр байрнаасаа буугаар. Тиймээс ард түмэн 7 дахь өдөр амрав. Израилийн гэрээхэн үүнийг маана гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэд цагаан бөгөөд хамтан зүгийн балтай өрмөнзөр мэт байлаа. Мосе эзэн ингэж тушаасан. Үүнээс нэг бүтэн оморыг авч үе уламжлан хадгал. Ингэснээр би та нарыг Египт нутгаас гаргаж сүлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах болно гэвэ. Мосе Ааронд ваар авч дотор нь нэг омоор маана хий. Үүнийг эзний өмнө тавьж үе уламжлан хадгал гэв. Эзнээс Мосе тушаасан ёсоор Аарон үүнийг гэрчлийн өмнө тавьж хадгалав. Израилийн хүүгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл 40 жил маана идэжээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маана идсэн билээ. Нэг омоор нь Ефагийн 11 юм аа. Хаднаас ус гарсан 17 дугаар бүлэг. Дараа нь Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэн эзний тушаалаар аялан сийн цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буурлав. Тэнд хотол түмэн уух ус байсангүй. Ард олон Мосетэй маргалдан бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад эзнийг сорж байна вэ? Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж Мосегийн эсрэг гомдлон гогнолдож та юунд биднийг Египтээс авчран биднийг болон үр хүүхэд мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ гэлцэв. Мосе эзэнд хашгиран би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над руу чулуу шидэх болно гэв. Тэгэхэд эзэн Мосед
Чи ард түмний өмнөөс гарч Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулад яв. Тэгэхдээ Нийл мөрнийг зогсон таяга гартаа авч яв. Үзэг түн би хоройбын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг зог. Тэндээс ус гарч ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үлджээ. Мосе тэр газрыг Массаба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хүүгүүд маргалдсан бөгөөд эзэн бидний дунд байна уу үгүй юу гэж эзнийг сорьсон юм а. Амалик ялагдсан. Дараа нь Амалик ирж Рефидимд Израилийн эсрэг байлдав. Тиймээс Мосе Йошуад ирчүүдээ сонго. Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурхны таягийг гартаа бариад толгодын орой дээр зогсно. Мосегийн хэлсэн ёсоор Йошуа үлдэж Амалекийн эсрэг байлдав. Мосе Аарон хуурнаар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж буулгахад нь Амалик ялж байваа. Тэд гэвч Мосегийн гар нь цуцжээ. Тэгэхэд тэр чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр сув. Аарон хуурнаар түүний гарыг нэг талаас нөгөө талаас нь түшив. Тийхүүд нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалик болон ард түмнийг нь Йошуа элдний ирээр ялав. Эзэн Мосед үүнийг дурсгал болон номд бичиж Йошуад чийжлэв. Учир нь би Амаликийн дурсамжийг Тэнгэрийн дороос бүрэн арилгана гэвэ. Мосе дахлын ширээ барьж дүүнийгээ эзэн миний туг гэж нэрлэхдээ эзний андгаар дээрх мотор эзэн үеийн үед Амаликтэй дайдах болно хэмэв. Гэтэл 18 дугаар бүлэг Йетрогийн зөвлөгөө. Эзэн Израилийг Египтээс гэрхэн гаргасан ба Бурхан Мосед ард түмэн болсон Израильдаа юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг Медианы дахилж Итро сонсжээ. Мосегийн хадам эцэг Итро Мосегийн илгээс нь түүний эхнэр Зипорог болон хоёр хүүг нь хүлээн авав. Тэдний нэгийнх нь нэрийг нь Гершом гэдэг байжээ. Учир нь Мосе би хайр газар сагаад болсон гэжээ. Нөгөөгийнх нь нэрийг Элизер гэдэг ээж. Учир нь Мосе миний эцгийн бурхан миний тусламж байсан бөгөөд намайг фараоны элднээс аварсан гэжээ. Мосегийн хадам эцэг Итро эхнэр хөвгүүдийнх нь хамт цүлд түүн дээр хурж ирэв. Тэнд бурхны ууланд Мосе буудалсан байв. Тэд Мосед чи хадам эцэг Итро би эхнэр хоёр хүүтэй чинь хамт чам руу ирж байна гэж мэдгэв. Тэгээд Мосе хадам эцгээ тосгоор гарч мэхийн түүнийг үнсэв. Тэд амар мэндээ асуултсны дараа майханд орцгов. Фараон болон Египтчүүд Израилийн төлөө эзний үйлдэлсэн бүхнийг мөн аян замд тохиолдсон бүх хүнд бэрхшээлийг эзэн тэднийг хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтэй ярив. Израилийг Египтчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан эзний бүх сайн сайханд Итро баярлав. Тиймээс Итро та нарыг Египтчүүдийн гар фараоны гараас аварч ард түмнийг Египтчүүдийн гар дороос аварсан эзэн магтагдах болтугай. Үргэлж давлуун загнадаг тэднийг ялсан учраас эзэн бол хамаг бурхтаас илүү агуу юм аа гэдгийг би одоо мэдлээ гэв. Тэгээд Мосегийн хадам эцэг Итро бурханд зориулсан шатаал тахил нядлах тахилуудыг авлаа. Бурхны өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талах эдгээр Аарон Израилийн хамаг ахмадуудтай зүүг ирэв. Дараа өдөр нь Мосе ард олныг шүүхээр сууж ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов. Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхнийг Мосегийн хадам эцэг хараад ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Бүх ард олон өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад чи яагаад ганцаараа суучгаад үзээд байна вэ гэж асуув Мосе хадам эцэгтэй. Учир нь ард түмэн бурхнаас асуухаар над дээр ирдэг. Тэд маргаантай бол над дээр ирж би уг хүн болон хөршийнх нь хоорондохыг шүүн бурхны зарлиг хуйлуудыг мэдүүлдэг гэвэ. Мосегийн хадам эцэг түнд чиний ингэж байгаа чинь сайн биш юм аа. Чи чамтай хамт байгаа энэ ард түмэнд ч зайлшгүй зүдрэнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө бурхны өмнө байж хэрэг заргуудыг бурханд авчир. Тэгээд тэдэнд зарлиг болон хуулийг таниулж явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдвэл түүгээрч барахгүй чи бүх ард түмний дотроос бурхнаас имээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар
олсныг үзэн яддаг шудраг хүмүүсийг сонгож аваад тэднийг ард түмний дээр 1150-д болон 10-ын дараагаар тавь. Тэд ард түмнийг игнэгт шүүг. Альва том хэргийг тэд чамд авчирч харин альва жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь өөрөлцөж чамд хялбар болно. Хэрв чи ийхүү гэвэл мөн Бурхан чамд тушаавал чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ нутагтаа амгалан явах болно гэж хэлв. Ийхүү Мойсе хадан эсгэлтийн үгийг сонсоод хэлсэн бүхнийг нь хийв. Мойсе чадварлаг хүмүүсийг бүх Израилаас сонгож 1150-д 10-ын дараагаар тэднийг ард түмний тэргүүн нар болгов. Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвагтай хэргийг тэд Мойсед авчирч харин альва жижиг хэргийг өөрсдөө шүүв. Дараа нь Мойсе хадан мэцгээ үдэж явууллаа. Хадан мэцэг нь нутагтаа буцваа. Гэтлэл 19 дугаар бүлэг Израильчууд Синай ууланд Израилийн хүүгүүд Египт газраас гарснаас хойш 3 дахь сарын яг тэр өдөр Синайн цөлд хүрв. Тэд Рефидимээс хөдөлж Синайн цөлд хүрч цөлд бодлоо. Израильчууд тэндээ нэгэн уулын үрд бодлжээ. Мойсе Бурханд өгсөж очсонд эзэн түүнийг уулнаас дуудан чи Яаковын гэрт Израилийн хүүгүүдэд ингэж хэл. Би Египтчүүдэд хэрхэн хандаж та нарыг бүрэгдийн жигүүр дээр тэн өөрийгөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан. Хэрв та нар одоо миний дууг дуулууртай дагаж миний гэрээг сахих хаваас та нар бүх ард түмний дундах миний үнэт төмч байх болно. Учир нь бүх дэлхийн минийх та нар надад тахилчдын хаант улс ариун үндэстэн болох болно. Энэ үгсийг чи Израилийн хүүгүүдэд хэл гэв. Тийхүү Мойсе ирж ард түмний ахмадуудыг дуудан өөрт нь эзний тушаасан энэ бүх үгийг тэдэнд хэлв. Бүх ард түмэн нийтээрээ эзний айлцсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мойсе ард түмний үгийг эзэнд дамжуулав. Эзэн Мойсед үзэгтэн чамтай миний ярихыг ард түмэн сонсгож тэдний чамд үүрд итгүүлэхийн тулд би чам руу өтгөн үлээр очино. Мойсе ард түмний үгийг эзэнд хэлв. Өтгөн үлээр очино. Мойсе ард түмний үгийг эзэнд хэлв. Хүмүүсийг ариусгав. Бас эзэн Мойсед ард түмэн дээр очиж тэднийг өнөөдөр маргааш ариун байлгах хувцсыг нь угаалган тэдний 3 дахь өдөрт бэлдэх. Учир нь 3 дахь өдөр эзэн энэ бүх ард түмний нүдний өмнө Синай уулан дээр бууж ирнэ. Чи ард түмэн зориулан уулын эргэн тойронд тийг татаад уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил ууланд хүрсэн альва хүн заавал алагдах ёстой. Тэр хүнд гар хүрч болохгүй, харин түүн рүү чулуу шидэж эсвэл сумаар харвах ёстой. Хүнч бай, малч бай, амьд үлдэх ёсгүй гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүн үнэхэд тэд уулан дээр гарч ирэг гэв. Тийхүү Мойсе уулнаас буун ирж ард түмнийг ариун байлгав. Тэд хувцаа угаалаа. Мойсе ард түмэнд 3 дахь өдөрт бэлтгэцгээ эмэгтэй хүнд бүү ойрт 3 дахь өдрийн өглөө уулыг өтгөн үл бүрхэн тэнгэр дуугарч аян цахилгаан захилж асар хүчтэй эвэр бүрийн дуу хөнгөнсөнд хуаранд байсан бүх ард түмэн айн зочирдов. Бурхантай уулзгаар Мойсе ард түмнийг хуарангаас дагуулan гарч тэд уулын бэлтгэц зогслоо. Бурхан галаар буун ирсэн учраас Синай уул бүхэлдээ утаан давтав. Учир нь зуухны утаа шиг хөөрч уул бүхэлдээ асар хүчтэй дөргиж байлаа. Дараа нь эвэр бүрийн дуу улам чангарахад Мойсе ярьж Бурхан аян мэт дуугаар түүнд хариулав. Эзэн Синай уулан дээр уулын орой дээр залран буулаа. Эзэн Мойсег уулын орой өөд дууцсанд Мойсе очив. Эзэн Мойсед бууж очиод ард түмэнд хатуу анхааруул. Тэд эзнийг үзэх гэж дайрч олноороо өөхөх үе. Эзэнд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгах. Тэгвэл эзэн тэдний эсрэг дайрна гэв. Эзэн Мойсед ард түмэн Синай ууланд гарч чадахгүй. Учир нь та уулыг тойруулан тийг татаж уулыг ариун гэж тунхаглаж гэж анхааруулсан билээ гэв. Тэгэхэд эзэн түнд бууж очиод Ааронтай хамт гарч ирэх. Харин тахилч нар ба ард түмэн эзэнд ойртохоор бүү дайраг. Тэгвэл тэдэн рүү дайрна гэв. Тиймээс Мойсе ард түмэн рүү бууж тэдэнд хэлв. 10 тушаал 20 дугаар бүлэг. Бурхан энэ бүх үгийг хайлдан хэлжээ. Чамайг Египтийн газраас боолчлын гэрээс гаргасан би эзэн чиний бурхан. Чи надаас өөр бурхантай миний өмнө байж болохгүй. Өөртөө зориулсан шүтэн бас дээр тэнгэр дэх, доор газар дах
газрын усанд орох ямар нэг дүрсийг бүү хий. Тэгвэл тэдэнд чи бүү мөрөг, бүү үйлчил. Учир нь чиний бурхан эзэн хартай бөгөөд хартай бурхан бөгөөд намайг үзэн ядагчдын хувьд эсгүүдийнх нь хилэнцгийн шитгэлийг 3 дахь 4 дахь үеийнх нь хүүхдүүдэд би буулгадаг. Харин намайг хайрлаж миний тушаалуудыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр инэрлээ үзүүлдэг. Чи бурхан эзнийхээ нэрийг худал хуурмаг хоосондгүй дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдаг чиг эзэн шид хэлгүйс орхино. Амралтын өдрийг сахиж үүнийг ариунаар сах. Санаж үүнийг ариунаар сах. Чи 6 өдөр хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр нь бурхан эзний чинь амралт тул чи ямар ч ажлыг бүүхий. Чи чиний хүү, чиний охин, чиний зарч, чиний шивгчин, чиний мал бас танад байгаа эрмэл хүнч мөн адил. Учир нь 6 өдөрт эзэн тэнгэр газар далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж 7 дахь өдөрт амарсан. Тиймээс амралтын өдрийг эзэн ерөөн тэр өдрийг ариун болгосон юм а. Эцэг ихээ хүндэл. Бурхан тэгвэл бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр чи урт удаан наслана. Чи хүн бүү ал, чи бүү завхаар, чи бүү хулгайлах, чи хөршийнхөө эсрэг бүү худал гэрчил. Чи хөршийнхөө гэр оронд бүү шун, чи хөршийнхөө эхнэрт бүр цанаарах, хөршийнхөө зарц шивгчин, үхэр илжгэнц ч хөршийнхөө юунд ч бүү шунхаар гэвэ. Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгийн гэл ба эвэр бүрээн дууг мэдрэн утаа нүгэлцэн уулыг харангуудаа айн дагдаж алсад зогсоор байлаа. Мосед тэд та бидэнтэй яриач бид сонсъё. Харин бурхан бидэнтэй бүү яриаг эсвэл бид үхнэ гэв. Мосе ард түмэнд бүү ай. Учир нь бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн түүнээс эмээх үе та нарт байж та нарыг нүгэл бүү үлдээсэй гэсэндээ ирсэн юм а. Бурханы байгаа түнэр харанхуйд Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байваа. Дахлын ширээний хууль. Эзэн Мосед чи Израилийн хүүгүүдэд ингэж хэл. Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. Та нар надтай зэрэгцүүлэн өөр бурхтыг бүүхий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхтыг өөрсдөө зориулж бүүхий. Та нар надад зориулан шороогоор дахлын ширээ босгож дээр нь шатаалт дахил болон эвийн дахлаа хонь ба өхрүүдээ өрг. Би нэрээ сануулгах газар бүрд та нар дээр очиж та нарыг юрөөнө. Хэрв та нар надад зориулан чулуугаар дахлын ширээ хийх гэвэл завчиж зассан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулуунд багаж хүргэснээр түүний ариуныг алдагдуулнаа. Та нар миний дахлын ширээн өөд шатаар авирч буугаар. Энэ нь нүцгэн бие чинь түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм а.